Монголчууд бид эх 5 жилд гол нийт төрлийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж хүнсний хувьсгал хийцгээе. Гурван сая 500 хүнийхээ эрүүл хүнсээр хангахаас гадна бид нар экспортлох бүрэн боломж байна. Энэ 3 зээлийг энэ тарилж бүгд авсан. Гэтэ авсан мөнгөө юунд зарцсан? Техник, технологи, үнцүүрнүүдээ зарцуулснаар 2 жилийн дотор өсөлтөд 20% өсөлт. Усын хэмжээнд өссөн шүү дээ тарилын дор. Ногоочд ногоогоо тарьж ийн, үйлдвэрлэгчид үйлдвэрлэхээ мэдж ийн. Тэгээд энд ганцхан л дэмжлэг хэрэгтэй. Энэ бол урт хугацаатай богино бага хүнтэй зээл. Хүнсний хангамж аюулгүй байдлын улсын хөдөлгөөн өрнүүлж байгаа нь маш их чухал юм байна. Маш зүйтэй санаа цаг үе болсон. Одоо энэ бол ажил хэрэг болох. Ялангуяа дунд шатны байгууллагууд их анхаарал. Бид нар маш дэмжиж байна.
ерөнхийлөгчийн дэвшүүлж байгаа хүнсний хувьсгалыг бол үйлдвэрлэгч бид нарт маш сайн дэмжиж байна. Хүнсний хувьсгалд нэгдэцгээе. Хүнсний хувьсгалд нэгдэцгээе. Хүнсний хувьсгалд нэгдэцгээе. Хөлсний хувьсгалд нэгдэцгээе. Цаг үеийн олсон ажил гэж бодож байна. Төвлөрөө оруулж байгаадаа баяртай байх юм аа. Энэ үйл явц цаашдаа өөр өгөөж байгаа итгэлтэй байна. Энэхүү санаас ажил маань бол одоо мах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа хүмүүс маш даваа талтай бидний тэмцэн үйл ажиллагаа явж байгаа бид нэр ихтэй байгаа. Ерөнхийлөгчийн санаачсан одоо хүнсний хувьсгал гэдэг арга хэмжээ бол Монгол улсад бол маш их ач холбогдолтой. Хүнсний хувьсгал бол үнэхээр Монгол маш одоо хэрэгтэй байгаа зүйл мөнөөс мөн байгаамаа.
тэгэхээр бас их гайхаж бас нэг талаараа баярлаж хүлээж авлаа. Тэгээд төр засаг маань ингээд биднэртэй ингэж ойртож ажиллаж байгаа үнэхээр илэрч юм байна гэж харагдیں۔ явж ирсэн ховордлоо. Улсын дэмжлэггүйгээр улсын бодол зүйн төвөнд өдрөдөө үйл ажиллагаа одоо нөхцөл байна, газар усан байна, малын байна, сүүл байна, хүмүүс байна. Салбар нь ингээд шинээр үүсээд эхэлж байна. Тэгэхээр энэ дэр бол цаашаа явах бол улсын дэмжлэггүйгээр улсын бодлогогоор явахгүй юм байна. Тэр өөрсдийнхөө хийж чадах манайх оролцох нэг үндсэн гол шалтгаан нь юу гэхээр нэг талдаа хэлэх үйлдвэр юм шиг мөртлөө нөгөө талдаа манай үйлдвэрлэл явуулж байгаа нийт хүнсний бүтээгдэхүүнүүд одоо ингээд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний бараг одоо 94-5% нь манайх шашхыг нийлүүлж байгаа. Тэгээ энэ утгаараа яалтч байхгүй хүнсний үйлдвэрлэгчтэй манай үйлдвэр салшгүй холбоотой. Энэ утгаараа тэгээд бид нар энэ хүнсний хувьсгал хүнсний хөдөлгөөнд нэг оролцогч болоод ажиллаж байна. Хүнсний хувьсгалын энэ үйл ажиллагаа нэгдэж байгаагаараа бид нар цаашдаа илүү их гарц гаргалгаа, илүү их боломж байна гэж харж байна. Энийг бол бодит үр дүн гэж бид нар үзэж байгаа. Хотодоо одоо чанартай Улаанбаатар байж байгаа юм бол бидний хүнсний хувьсгалд бол одоо оруулах бидний хувь нэмэр бол илүү одоо чухал чанартай тийм л хэмжээнд үйлчилж чадна.
хүнсээр хангах гэдэг энэ тал бид нэр хөрөнгө оруулалт хийж ажиллахаар зориулсан билээ. Хүнсний хувьсгал буюу Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү томоохон ажил хэргийн хүрээнд Монгол бяцлагаар төгөлдөрж ажиллаж байгаадаа бид нар бол бахархалтай байна. Санаачлагыг дэмжиж штэ. Угаасаа улсын орнороо ингээд бүгдээрээ газар тариалан ингээд дэмжиж байгаа юм чи одоо манайхад гэтэл манай компанид одоо энэ техникүүдийг бүгдийг шинжилгээд одоо хавраа ажлаа хийж дуусчаад одоо энэ намрынхаа тарьсан тарианыхаа үр шимийг үзэх гээд одоо энэ байж байна бид. Бид нэр одоо энэ төслийн хүрээнд нэг тэрбум 200 сая төгрөгийн зээл авсан. Тэр чи одоо эхний 3 жил нь зөвхөн хүүгийн төлөө явна. Дараагийн үлцэн 2 жилд үндсэн зээлийг төлнө гэдэг чинь бизнес их даваад л байгаа байхгүй. Бид нар шиг арай одоо ийм том хэмжээгээр тарьж байгаа улсууд чи ийм өтөн байхгүй бид нар намрын ажлаа барахгүй. Өнгөрсөн жил хүнсний хувьсгал зарлагдсан. 19 одоо нэг төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо 100 хангах зорилтыг тавьсан байгаа тийм ээ. Энэ 19 нэг төрлийн бүтээгдэхүүний нэг нь бол дахианы мах гэдэг дангаараа байгаа. За тэгэхээр хүнсний хувьсгал зарлагдсан одоо бидэнд бас одоо тийм одоо эрч хүч гэх юм уу тийм ээ. Зориг өгсөн ямар ч байсан дахианы махны үйлдвэрлэл эхлэх юм бол одоо бид хичээхээс гадна бас төрөөс тодорхой хэмжээний бас туслан дэмжлэг байх юм байна. Яг энэ үндслээр бол яг 1 жилийн өмнө л ерөөсөө дахианы махны бизнес руу зориулалт орсон байна. Химийн хор хэрэглээгүйгээр ургуулж цацдаг газар нь багхгүй. Монгол тийм. Тэгээд яг энийг тэрийг органик араагаар ургуулсан ногоогоо экспорт хийх боломж байна гэж би ярьж байгаа. Химийн хор хэрэглээгүйгээр араагаар ингээд ургуулж болно. Ганцхан Монгол уур газар. Хүнсний хувьсгалыг бол тариаланч бид нар бол чадах ятгаараа бүгдээрээ дэмжиж байгаа. Ухаалах юм бол хөнгөлөлтөө зээл, нодлон тариаланчд олгосон, ногоочдод олгосон. Энэ жил бас тариаланчд ногоочдод олгож байна. За энэ зээл бол бид нарт маш их нэмэр болж байгаа. Энийг бид нар бол бас тариаланчд бид нар энийг хэлхэн зүйтэй гэж бодож байна. Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал одоо энэ үндэсний хөдөлгөөн бол газар тариалангийн үйлдвэрлэлд бол нэлээдгүй том сэргэлтийг авчирж байгаа. Өнөөдөр Монгол улсад газар тариалангийн үйлдвэрлэлд тоног төхөөрөмж нийлүүлж байгаа дилер компаниуд ч гэсэн өгөөж өгөөд явж байгаа. Бид нар ерөнхийдөө бол энэ хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөнийг зарласнаас хойш хугацаанд зөвхөн комбайн гэдэг чинь 3 жилийн хугацаанд 140 гаруй комбайныг оруулж ирж Монголд нийлүүлсэн байна. Тэгэхээр энэ өөрөө тэр хэмжээгээр газар тариалангийн үйлдвэрлэлд сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай ийм техникийн шинжилтүүд хийж байна л гэсэн. За хүнсний хувьсгал
гэсэн энэ үндэсний хөдөлгөөн гарч ирсэн. За болгоомжуудын хувьд бол маш өндөр дэвшлэтсэн. Энийг би юугаар нотлох вэ гэхээр Булган аймаг 340-50 га газарт хүмүүс за нэг 200 га газарт хүнсний доо тарьдаг байсан. Хүнсний хувьсгалын энэ үндэсний хөдөлгөөн хэрэгжсээс хойш за зээлүүд бас их хэмжээгээр авлаа. Энтэйгээ холбогдуулаад одоо бид 480 гаад хүнс. За нэг 350 гаад хүнсний доо тарьж байна. Энэ өөрөө маш их дэвшлээ болсон. Хавар нөгөө энэ хүнсний хувьсгалын нөгөө хаврын арга хэмжээнээс авсны дараа ер нь одоо манай суманд энд тийм ээ бас өөр газар руу явж үзсэн ер нь хүмүүс одоо ер нь энэ нөгөө маш их урамтай бид нар энийг бид нар юм хийж чаднаа одоо улс бидрийг дэмжиж байгаа ийм нэг одоо ганцхан амнаас нь гарч байгаагүй үгс биш тийм ээ энэ бүх биеэрээ ингэж мэдэрч байгаа. Махны экспорт хийхэд ер нь их хөдөлмөр ихтэй хийх ажил их байна. Хүртээд явж байгаа тэр хөнгөлөлттэй зээл тусламжтай дээр нь шувууны аж ахуй тэжээлийн үйлдвэрийн бүх тоног төхөөрөмжийг гайлнуудад чөлөөсөн байна. За өнөөдөр ингээд Монгол Улсын ерөнхийлөгч өөрийн биеэр бас хүрэлцэн ирээд энэ олон үйлдвэрлэгч нарын санаа бодлыг ерөнхийлөгч маань хүлээж аваад хэрэгжүүлээд зөвлөмж бодлого чиглэл гаргаад явж байгаад их баяртай байна. Худалдаа авч чадвар хангалттай. Энд манай монголчуудын энэ гол таны хэлээд байгаа нөө эрүүл хүнс эрүүл хүн гэдэг монгол хэлний чинь хамгийн гол юм бол манай энэ бүтээгдэхүүн ба. Манай энэ бүтээгдэхүүн өөрөө ямар ч хэмжээ нэмэлт бодисгүй. Энэ хэмжээ нэмэлт бодисгүйгээр хэрэглэгч маань яг хүсэж байгаа уусгүй, нэлцаадгүй, суурингийн шилний гурлыг одоо би яг 21 жил хийсэн учраас одоо гарахгүй юм. Хадгалтай бодлоо хэрэглэхгүй юу? Ерөөс огт хэрэглэхгүйгээр хийх технологи нь өндөө олсон байна. Гадныхан бол их хэрэглэж штэ. Тийм учраас энэ манай бүтээгдэхүүн яг стандартын горно жоохон алдагдах юм бол ерөөсө 3 хоногийн дараагаас шууд хөгжрөл эхэлдэг. Ерөнхийлөгчийг
одоо хүнсний хувьсгал гэдэг энийг бол маш их дэмжиж байгаа. Санхүүгийн зардал хамгийн одоо хэцүү асуудал байдаг. Тэгээд энэ бол үнэхээр бид нараас их нааштай үйл ажиллагааг нэрчимжүүлсэн сайн хөтөлбөр болсон байгаа. Ерөнхийлөгч хийж байгаад бид нар маш их хүндэтгэлтэй, маш их баяртай байна. Бизнес бол хизээ зогсдгүй гэвэл мөнгөгүй л зогсдог. Тэгэхээр яг зогссон байсан төсөл хөрөнгө оруулалтын зээл аваа хөдөлсөн л гэсэн. Одоо хүнсний үйлдвэрлэлд дэмжиж байгаа ерөнхийлөгчөд бас маш их баярлж байгаа. Маань урд нь бас ирж исэн. Одоо энэ төхөөрхөн үйлдвэр нэгдснээс хойш дахиад бас ирж аваад баяртай байна.